метроны 1-р шугамаар яваад Жонгшан хотел дээр буугаад одоо 1920 оноос германчууд ирж суурьшсан хэсэгт нь ирлээ. Тэгээ одоо энд бол Гигэ Майклийн сүм гээд 1934 онд ашиглалтанд орсон энэ католик сүм байгаа юм байна. Тэгээд тэрүүгээр орж үзье гээд тэгээ бас энийг жоох Европ юм маягтай германчуудын байгуулж исэн суурин одоо жоох юм хөөрхөн нэг дүүрэг болцсон юм. Энүүгээр явж үзэхээр ирчээ явж байна. Тэгээд бас л аялал жуулчлалын зориулалттай сууд өгчөрсөн юмтай л газар байна да. Тэр Хятад хар тамхины 1-р дайнд ялагдаад Европчууд ирж ерөнхийдөө энүүгээр худалдааны маягаар суурьшихад германчууд энд ирж өгийн хэлж суурьшсан хэсэг юм уу да. Сайн түүхийг мэдэхгүй л юм хэд. Ингээд нөгөө Хятад ханс их байгаа болохоос ерөнхийдөө ингээд юу бол бас нэг Европ стилийн годомж бол байж л байна. Ингээд Европ стил гэж гэсэн нэг гоё маш их ханзаар ингээд ороод ирэнгүүт нэг Хятад уурын салн ороод гэх юм. Жаахан. Юу амир ингээд дагуул орч юу? Аа мэдгүй. Баах ярьж яг 9 жил аваад ирчихлээ. Авцсан зүгээр юм юу? За. Нэг юм. Амаа хурдаг л бол. Гонигтай л аюу энэ. Хамаагүй яваас. Жохон тийм юутай бол гоё л юм нөгөө жоох өсгөж юм шиг аа. Тэгээ энэ одоо яг хуучны барилга нь муу юм уу биш юм одоо. Харахад бол хуучны юм шиг харагдаад ингээ заримдаа харахад нэг юм маягаар барьсан юм шиг харагдаад л та. За сүм маань бол маргаангүй 34 оны сүм юм байлээ. Одоо тийм угаасаа Европч тэр ер нь хамгийн л одоо бодож байгаа архитектурын гоё шийдлүүдтэй юм чинь энэ одоо барилгачил сүмүүд байх юм шүү дээ. Сүм байна. Тэгээ нөгөө сүмээ тойроод ерөнхийдөө хот юмнууд нь томорч хөгжсөн байдаг юм шиг байлаа шүү дээ. Сайн дэшш одоо юу вэ? Сайн гол нь ер нь ингээд тойроод энэгээр авах юм шүү. Тэрүүгээр яваа. Наад чинь зүгээр босоо юм. Энэ чинь доохтой төлөө шиг бүгдийг засаад байгаа юм. Засаад. Энэ оруулж гэнэ оруулахгүй нэ чи. Орж ивэл орчихсон. Энэ орд энэгээр орд юм уу? Тэрүүгээр ингэж орд. За. Гигэ Майклийнхаа сүм рүү ороод үдэж болох юм шиг байна. Тийм байна. Дотор нь хорьжлох юм. Нэг ороод үзье да. Яг бүр нөгөө хийцлийн хувьд бол бүр юу биш л тий. Гэтэ энэ ч одоо
Тэгээд бараг готик стилэл сүм гэсэн баг шиг байна. Ер нь 15-6 дугаар зууны үеийн германчуудын сүмийн стилээр барьсан л гэж ярьдгийм байна. Яг энэ хэсэгтээ бол ер нь бол энэ тойрсон барилга юмнууд бол тэр үедээ баригдсан байх юм шиг байна. Нэг хүний 10 оноор юм тасалбар авдаг юм аа. Тэгээд тасалбар авчлаа. Тасалбар кармашчи та. Өнөөдөр танаагаарч янзын өөр чиш. Гэгэн Антони гэж юм да. Тэр үедээ сүмээ байсан юм байна. Францис. Гэгэн Францис. Энэс цовдлуулсан байна уу? Гарын дээр. Тэ? Хоёр гарын дээр. Тийм. Түүх юм бол бидэхгүй л юм. Энд зогсож нүглээ нэ. Би энэ дотор ороо сууж байгаа. Нүглээ намжилт гэсэн юм уу? Эсвэл яа тийм дээ. Ийм юм уу яриад байдаг шүү дээ. Нөгөө ивэлтэй мөхтэж өгөөч гэлээ. Аа ивэлтэй. Самана. Энэ сүм 1932 онд баригдаад 34 онд ашиглалтанд орсон юм байна. Тэгээ нийт дээр дээд хонх цохих хэсэгтэйгээ нийлээд 60 метрийн өндөртэй сүм барьсан. Тэгээ 1986 онд дахин нэг сэргээн засвар хийгээд одоогийн энэ байдалтай орсон юм байна. Тэгээ одоо 93-4 жил болсон байгаа л барилга юм байна. Гэгэн Маккийн сүм гэж. Гэгэн Майклийн сүмийн хажууханд орших бас нэгэн шүттэй хуучин гудам. Тэгээд түүнийг бас битүүл одоо нэг хоолны газар болгоод ингээд авчулсан газар байна. За ийм сайхан гудам байна. Амттай гэж юу? Амттайгаа алдан жаах. Хэлбэр хийх хэмжээ дамжин Ундаг гэж юу? жижиг. Аа. За энэ ч тэгээд 90 70 гэдэг бодоод байгаа. Брэнд болгочихлоо гэдэг. Оо ч одоо тэгэл тоо наа гарч тийм ээ. За юм одоо тэгэл шүттэй. Хоолны годмоо битүү. Вайн.
Пивний автомат яриад нь жолдохгүй хайч. Энэ болдох их. Ганцаагаад шүү. Хөөрөн дээр нэг хоёрыг гөөл. Ийм л юм яриад байгаа юм да. Зарим нь ч одоо би мэдхгүй мөн юу ч ууна гэдэг байгаа юм. Хэцүү. Манайчтай тоглолт болдог театр юм уу? Тийм шиг. Энэ стелаг юутай газар шүү дээ. Сайн ингээд ший жүжиг бас тоглогддог юм газар байдаг. Станэрэ. Мохоо голомч гэж юм байхаа болж. Тэ бүгдийн сайхан цэвэрлээд янзлаад догчуулаад за тэгээ ер нь тэгээ нөгөө ийшээ ч одоо тэгээ хамаагүй аяж үйлчлэлт юутай болохоор зан харилцаач ер нь хамаагүй их ийдэг сайхан болсон байна. За тэгэл өстө юмхан болгоно л зарчих гэсэн усууд энэгээр нэг байна. За тэгээ нэг юм гудам юм уу? Шилээр хийсэн жижиг бэлэг дурсарлын юмнууд бол гоё хийсэн юм уу? Тийм биш. Тийм байна. Яа ишээ тэгвэл ахаа гараадах. За ингээд нэгэ Майклийн сумын маань хойд тэтгт бас нэг юм стрит фуд гэсэн юм гудамж байна. За энэ гудамжаар яваа давгаач та нэг шингийн болж байгаа нь гэдэг. Би ч тэ хөөхтөр юм болохоор ингээл хөөхөн зарим гэдэл явчих. Энэ ч гоё юм байлаа. Өөрөө хэмжээгээ хараад хэмжээгээ 500 мл болж ийнэг үеийг хараад уучдаг болохоор. За ингээд хүмүүс ялууж байна. Энэ Чиндаавд ч одоо ерөөсөө яг ийм автомат пив гэдэг юм одоо бүр утгаараа байдаг юм байна гэж. Жимстэй би нотонд. Хэмээ. Хөөе штах юм юу? Би нэг хотын төвдөө нэг ийм юмтай олчихсан хамар зүг. За ингээд давгийн амш нэг юм сонгодог. Зяк битэрний явсаар өнөөдөр одоо Чиндаавда 2 өдөр сайхан хонлоо. 2 өдөр хоноод Чиндаавтын бас үзэж болох үс аялал хийж байгаа хүмүүс ер нь одоо гол очдог газруудыг бол ерөнхийд нь бүгдийн арга үзчихлээ. За тэгээд үзсэн газрууд дээр чинь бол одоо далайн эрэг ямар ч байсан үзчихлээ. Пивний музей үзлээ, шар иргэний музей. Шар иргэнийхээ одоо Центав пивнийхээ музейг үзчихлээ. Гэгийн Майклийн сумын үзчихлээ. Герман суурин гэх юм уу? Тэрийг нь сочч сая сонирхоллоо. Удамшны автоматтай гой зүрийн шар иргэний сонирхоллоо. Юм л ирвэл пив рүү ороод байгаа. Үнэхээр одоо тэгтээ Шиндаавч одоо аргагүй юм байна. Одоо пивний соёл хөгжөхөөс ч аргагүй юм байна. Шар иргэтэйгээ холбоотой юм байна. Тийм юм байна. Одоо тэгээ далайн эрэг дээр байж байгаа бас одоо гол одоо эхний онгоцны зогсоолч гэдэг юм уу. За далайн эргийн одоо эхний одоо юу гэдгийг гол одоо чиглүүлэх цамхагч гэдэг юм уу. Бүх юм нь одоо бас пивнийхээ соёлтой цуг одоо логон дээр нь явдаг болсон ч гэдэг юм уу. За гудам бол үнэхээр одоо пиваар бол бас амьсгалдаг юм байна өө. Энд ч одоо сайхан газар байна. За одоо тэгээ бидний яг энэ одоо хойд ард харагдаж байгаа энэ хэсэг бол яг бас одоо 2008 оны
даруул цавны. Даруул цав ямар бүхэл төрлийн завины дууралдаанууд нь энд болсон юм шиг байна. Тэгээд энэ олимпийн талбай гэж өөрсдөө ярьж байгаа юм. Тэгээд одоо орч олимпийн талбай дээр нь очиод тэгээд Чиндаавт хаяглаа. Өндөрлөө дөө. Одоо тэгээд угаасаа Чиндаавт чинь бас ер нь одоо тэгээд яг энэ уртлын зүгийн бас энэ одоо томоо хотууд чинь ерөөсөө шөнийн бас энэ гэрэлтүүлэг гэж одоо үнэхээр бас үнэхээр хүмүүсийн нүд тужирламаар оройд бол бас гоё гэрэлгэгээ нэгмээр ийм одоо бас болгоцсон байх юм. Тэгээд бидний хувьд бол ямар ч байсан одоо өмнөх явсан хотуудаа бодох юм бол яг Чиндаавд бол илүү одоо 2 өдрийг өнгөрөөлөө. За одоо бидний хувьд бол одоо нэг ирж үзээг учраас бас сонирхол байна тий. Тэгээ одоо яг бол гэхдээ нөгөө юу нь болоогүй юм ба шүү дээ. Аялал жуулчлалынхаа сезон бол ирээгүй байна тий. Тэр аялал жуулчлалын сезон орчих юм бол юу энэ талбай дээр чинь хүн гიშгэх зайг болдог гэж байна. Яг өдөрт явбал бид нарт бас их зүгээр л юм байна. Яг нэг цагаагаар сайхан тааламжтай нэг халуун биш. Нэг тийм сайхан сэрүүхэн яг нэг сайхан нэг 24-5 градустай байдаг юм байна ямар ч үсэн. Одоо Дайлан ч гэсэн бас тийм байдаг шүү дээ. Нэг гоё сэрүүхэн дээрэс нь бас яг үзэж болохоос газруудаар нь яг уу яг одоо тэр хоттой хамгийн үзэж болох юм нь юу юм бэ гэд ингээ очиод үзэхээр бас харьцангуй одоо нөгөө үзэх боломж нь ихтэй, очир нарай багтаач гэдэг юм уу нэг юм сэрэг үе нь байна тий. Гэхдээ яг нэг оройны шөнийн нөгөө годомж юмнууд нь бол харьцангуй нөгөө жуулчин баг болохоор эрт хааж амраад байна тий. 11 гэж ерөнхийдөө амарчдаг юм байна. Аялал жуулчлалынхаа яг тэр нэг 7 сараас 9 сар хүртлээ болвол бөөстөв бомбож төмж түчийн гэж байна да. Одоо бол яг арай нэг юм зүгээр нөгөө юу гэдгийг Ахмад настай усууч гэдэг юм уу нэг юм одоо орон нутгийн гэх юм уу одоо хойд зүгийн улсууд нь ч гэдэг юм уу хот суурингаа үзэж аялж яваа ийм аяллууд бол нэлээд харагдсан. Одоо их байд юм байна. За урд энэ хэсгээр бол одоо солонгосууд аялал бас их байна тий. Тийм байна. Солонгос их байна. Солонгос хоолны газрууд бас нэлээд байдаг юм байна. Сая чинь тэгээд бас Орос юмнууд бас нэлээд дэлгүүрүүд бас байдаг юм байна. Орос бараанууд жуулчдын зориулсан юмнууд бас их байдаг юм байна. Тэгээд за ингээд ямар ч байсан одоо бидний далайн эрэг дагуу одоо 2 том хот буюу одоо Дайлан, Чиндаав энэ аялал маань одоо өнөөдөр Чиндаавдаа бол одоо 2 хоног сайхан одоо тэгээ мэдээж угаасаа яг 2 хоногийн дотор бол одоо бүхэл бүтэн ийм том хотыг одоо бүтэн ингээ үзэж дуусгаж тойрно гэдэг бол өөрөө бас айгүй боломж байхгүй шүү дээ тий. Тэгэхээр одоо аялагч нарын хувьд бол ерөөсөө тэгээд хамгийн одоо түрүүнд хүмүүсийн нүд тужирладаг, хамгийн их сонирхож очдог тухайн хотоос төг тусгалтай газрууд нь юу юм бэ гэдгийг л онилж очиж үзэхгүй бол одоо газрыг л очиж үү. Тий. Одоо амжихгүй шүү дээ тий. Нэг 2 газараар ороод нэг өдөр дуусах юм байна угаасаа. Явсаар хэлэх юм тий. Очоод ер нь 3-4 цаг бол ямар ч юм ингээл тойроод алхаад юм үзэл яваад тийм ээ. Тий. Нэг өдөрт бол ер нь 2 газрыг дээдл нь үзэж чадвал ер нь тэгээд болох юм байна. Тэгээд илүү бол явж боломж байхгүй юм байна. За ингээд бидний одоо Чиндаавт аялал өнөөдөр одоо ингээд өндөрлж байна. За одоо бидний хувьд бол яг одоо төв хэсэгт нь байгаа энэ гэрэл сайхан байшингуудын сайхан тойрж үзчихэд за ингээд маргааш өглөө бол бидний аялал бол шууд одоо Бээжин хотын зүг Бээжин хөх хот одоо хятадынхаа одоо их нийслэл рүү одоо явхаар хөлгийн жолоо зална. За тэгээ эндээс маань бид хэд бол одоо бас яг автомашинтай аялал маань бол одоо энд дээр ирээд өндөрлж байгаа. За бидний одоо хамт явсан өвнөр маань бол одоо эндээсээ нутаг буцаж байна. За бидний хувьд бол одоо Бээжин за цаашлаад хөх хот тэгээд ингээд Монгол улс руугаа хөлгийн жолоо залах нэ. За ингээд одоо Чиндаавт аялал сайхан болж өндөрлөө. Сайхан л үзлээ. Одоо гэрэлж явууг нь үзчихэд өөр Монгол машинтайгаа Бээжин рүү орохын тулд бас нэг жоохон зөвшөөрөл юм хом авч иж Бээжин рүүгээ ордог юм шиг байна. За тэгээд тэр зөвшөөрлөө авахын тулд бас нэг ганц 2 хоногийн хугацаа юм хэрэгтэй болдог юм шиг байна. Тийм учраас одоо тэр бас нэг хүмүүстэй нэг төвөг удаад явах гэж ер нь бол Бээжин хот руугаа бид нар өөрсдөө ингээд хурдан галтэргээр яваад үрчий гэдэг шийдвэрлээ. Дүүнрийгээ эндээс нутгийн зүг буцаалаа. За тэгээ бид ч гэсэн одоо замдаа бараг 1000 гаруй километр яваад одоо дүүнэр маш буцаад одоо 1000 гаруй километр буцаж аялж одоо нутагтаа очих нь. За бид хэдийн хувьд бол одоо бараг Монгол Улаанбаатар хот хүрэхэд бол 2000 км аялал үлдлээ. За тэгээд шөнийн Чиндаавтынхаа сайхан гэрэлт годмуудаар тойроод за ингээм амраад маргааш өглөө Бээжин хөтлөнэ. За